Орд бүр амар ядраад унсан. Тэгээ хэдүүлээ одоо яг энэ ядраад байсан сайхан цай чанж ууцгаая. Өнөөдрийн баяртай цай маань нэлийн гоё баялаг орцтой байгаа. Тэгэхээр та хэд маань дагаад игээрэй. Баяртай цаг бол ингээд шаргалцсан аахтай шаргал сайхан цайгаар дээрээс нь ингээд гунчиртай, чацархны шаартай 13 шар тостой тий ийм сайхан цай чанцгаая. За энэ одоо юу харуулад унаа гэдэг одоо хүмүүс гайхаж байгаа. Энэ бол ингээд тавтай юм ком байгаа. Би өөрөө оруулж ирж байгаа. Тэгэхээр ер нь бол наалдаж түлэгдэхгүй. Зай талбай бага эзлэн тос нэрээ бага орд юм билээ наалдаж түлэгдэхгүй угаас төвлөхэд хялбар олон талаар ер нь бол ашиглаж болохоор юм билээ ш надад санагдсан. Эрүүл мэндэд нэрээ сөрөг нөлөөгүй салдаг байруул аюулгүй орчин үеийн нөө шийдэлтэй болохоор илүү гоё загварлаг харагдсан юм билээ. Бүх төрлийн билетик дээр нэрээ таарна. Цэвэрхэн аялал зугаалган дээр 100 нэрээ аваад явахад бас саархан өнөө үед тэгээд ер нь бол аюул боломжийн 230 мянган төгрөгөөр ер нь бол одоо энэ харагдаж байгаа таасанд захиалга авнаа. Мэдээж би өөрөө туршаад хидэд хоол игээд үзээжээ гэлээд олон талаас нь бас утсан болоод та хэдтэй санал болгож байгаа бүтээгдэхүүн маань юм шүү. Энэ комент маань 2.5 литртэй шүлгийн тоогоо 2 литртэй хариулын тавг 3.5 литртэй шүлгийн тоогоо 3.5 литртэй хариулын тавг 4.5 литртэй том хариулын тавг гэхэд багцсан байгаа. 2 салдаг байвал мэдээж бүгдэнд нь таарна. 2 силикон таг, 2 хөргөчний таг, 4 шиг сав тусгаарлагч хамгаалагч гэх юм уу та ер нь бол нэг тийм таар гэсэн үг шүү. За ийм асарх харагдаж байгааз. За энэ комны ер нь давуу талыг яриад байвал бол дуусахгүй. Дараагийн ревюлүүдээрээ дахиж тайлбарлана. Одоо энэ бол яаж энэ комыг ашиглаж байгаа та бүгдтэй танилцуулъя. За хэдүүл одоо хоолоо эзгэе. За бажныхаа махыг одоо ингээд татаад энэ тоогныхоо комыг хийсэн байна. За одоо сонгон сармасаа сайхан жижиглээ татаад ирчээд өгнө. Энэ тоогныхоо ер нь бол комд ингээд ашиглаад хөнгөн болгоо сав болгоод ирэхэд ингээд ашиглаад өгч байгаа. За одоо махаа амталцгаая. Давс амталгаагаар, перс амталгаагаар тэгээ багцрын ус хийгээд өгнө. За тэгээ сайдар хойлоод амтлаад өгнө. Нэрээ баяртай цай хийж гээд нэлээд олон хүмүүс нэр бичсэн байсан. Тийм учраас одоо өнөөдөр баяртай цай хийж гин. Баяртай цайгаа гэхдээ хэрхэн яаж баялаг орцтой хийж болох вэ гэдгийг өнөөдөр та хэдтэй танилцуулж байгаамаа. За баясныхаа гурилыг зурцгаая. За гурил, базрын давс. За тэгээд усаа мэдрэмжээрээ хийнэ гэж. За тэгээд сайхан зураад лээж гэдэг шиг зураад нухаад тий. Ингээ сайхан өгнө. За ингээ манай сайхан гурил маань бэлэн боолж байна. За тоолсон маа маялсан маа. Уучлаарай. За цайгаа эзлэх сайхан оньныхоо сүлийн нэг авт хаярчж байна. Үүн дээр өвчнөөнийхөө махыг нэг авт гарчиж өгнө. Лайкаа дараа шеэр хийхээ нэр мартваа хүмүүсээ. За цайны дээг бол би одоо ингээд шахмал цайг ер нь бол нүдэд ингээд хийждэг байгаа. За энэ бол нөгөө нэг шүлнийхөө тоогонд ингээд цайгаа хандлаад буцалгачиж байна. За мэдээж цай буцалж байгаа хооронд хэдүүлээ баяшаа хийцгээе. Баяшаа хийхэд тулд гурлаа нэгэн жигт ер нь бол гурлаа таслах ёстой. Тэгээл гурлаа ер нь бол ингээд бүр хэлвэл хавхаалал илдээл тий. За бас л илцээл илдээл. За тэгээд одоо баяшаад чимэгцгэн базрын мах хийж өгөөд сайхан байшаа сайхан жигэд ерөөхдөө чимхэд өгнө. Нэр энэ тавтай ком маань гадуур 350 360 мар гэж зарагддаг юм лээ. Би бол 230-аар захиалга авч байгаа. Та хэд маань тэгээд амжаад захиалга өгөөрэй. За баяр чимгэлтэй ажиллагаа маань иймэрхүү харагдаж байна. За ингээ манай орцууд маань харагдаж байна. За 4.5 литртэй хариулын тавгаа ерөөхдөө халааж агаад сүүлийн хийж ин хоньёхоо. За ингээ бариулаа өгсөрч гэдэг шиг. За шар бодог хийгээд цагаан бодог хийгээд сайхан хуураад өгнө. За ингээ базрын хуурж өгөөд гурлаа хийж өгөөд нэмээ хуураад өгнө. За ингээд ерөөхдөө түлэгдэхгүй байгааг нь та хэд маань анзаарах хэрэгтэй. За цайгаа хийгээд өгнө өндөр. За ингээд багцгийн буцлаад өгөнгүүт нь хэдүүлээ баяшаа хийцгэн. Ядаргаа тайлсан 7 баяштай цай гэж ярьдаг тий. Тэгэхээр би өнөөдөр 3 өний боортоор 21 баяштай ядаргаа тайлсан цай хийж байна. За багцгийн буцлагууд нь сүгэ хийгээд өгнө. За ингээд буцлагууд нь хунчраа хийгээд өгнө. Часрагны шаараа хийгээд өгнө. За мэдээж өвчүүний махаа хийж өгөөд. За энд бол ямар ч реклам хэрэггүй. Энэ бол яг үнэхээр өөрийнхөө оргоор харагдаж байна. 13 шар тосоо одоо хийж өгөөд давс хийж өгнө мэдээж амлахаагаар. Заавал энийг аав ээж тий хүндэлж авдаг хүндээ хайртай хүндээ заавал хийж өгмөр юм байна. Энэ цайг зүгээр л уугаад хүс нь гараад ядаргаан тайлж. Мэдээж нэрээ намайг фоллоу хийгээд агаарай. Бичлэгээ ширэг ирээ манайхаа баярлаа.